сайн байцгаана уу? За энэ удаад бид борлуулалтын буцаалтыг хэрхэн бүртгэх гэх талаар түүнтэй холбоотой асуудлуудын талаар авч үзье. За борлуулалтын буцаалтыг хийхдээ манай энэ посын систем рүү орно. За энэ бол манай посын систем. За ингээд борлуулалт руу орлоо. За өнөөдрөөр юм уу, энэ сараар юм уу, тийм. Одоо ингээд тэгэхэд тухайн паданаа бол одоо хайж олно. Хайж олоод за жишээ нь бид нэр энэ эцсийн хэрэглэгчийн энд буцаалт гэсэн зэс байна. За энэ нэг 157,500 төгрөгийн буцаалтыг хий. За үүний тулд энэ дээр 5 ширхэг гээд ингээд 157,157,000 төгрөг гэдэг ингээд буцаалтыг бүртгэх товчдоор бол ингээд шууд буцаалт хийх гэнэ. Хэрвээ уг хүн маань энийгээ эргүүлж өгөөд оронд нь өөр бүтээгдэхүүн авъя гэвэл одоо энэ солих бараанууд гэдэг рүү ороод за бүтээгдэхүүн сонгох. За одоо юу авах вэ? Кас авъя. За энэс нэг 20 ширхгийг авъя. Үнэн 5,000. За нэмэх. За ингээд 100,000 төгрөг болчлоо. За тэгээд за орс өндөг авъя гэж үзье. За өндөг. За энийг авъя гэж үзье. Energy drink-нээс за 30 ширхгийг авъя гэж үзье. Энэ болохоор за 4,500 төгрөгөөр за ингээд авсан гэж үзье. За тэгхийн болвол уг хүндээ бид нэр энд авсан 157,000 төгрөг сая энэ чинь за сольж авсан бараанд болохоор 235,000 төгрөг. Тэгэхээр бид нэр одоо уг хүнээс 77,500 төгрөг нэмж аваад ингээд бүртгэх дарчих юм бол за ингээд одоо үслээ. Энэ чинь бүртгэл нь ингээд үсчлээ гэж үзнэ. За энийг бол манай систем бол автоматар хийгээд бүртгэгчнэ. За ингэсэн бол бид нэр за зээлээр бараа авсан хүн маань хүний одоо буцаалтыг хийж үзье. За жишээ нь энэ нэг 251,000 төгрөгийн барааг буцаая. За энэ дээрээ дадлаа. За эндээс 20 15 15 8 5 3. За ингээд 251-ээс 251,000 төгрөг. За энэ барааг бүртгэх. За ингээд одоо тухайн барааны буцаалт хийгдлээ. За иймэрхүү маркаар борлуулалтын буцаалтыг болтол хийдэг байх нэ. За анхаарал хандуулсан баярлалаа.